Сайн байцгаана уу эрхэмүүдэд үзэгчтэй. Манай бизнес to бизнес нэвтрүүлэг эхэлж байна. За энэ удаагийн зочноор хүний нөөцийн рекрутингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Английн AG International компани Монгол дахь салбарын захирал Дарамт орж оролцож байна. За танд энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Танд бол үзэгчтэй энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. За бид өнөөдөр нэвтрүүлгээр ажлагчдын тогтвор суурьшлийн талаар энэ сэдвийн талаар ярих гэж бодсон юм а. Тэгээд энэ талаар өөртөө чинь ярилцсан. Ер нь бол манай Монголд маш олон компаниуд үйл ажиллагаа явуулж байгаа. За мэдээж ажилчид орж гардаг, сурж хөгжиж байгаа. Мэдээж ер нь бол их тийм эмзэг сэдвийн нэг бол ажилчдын тогтвор суурьшилгүй байгаа асуудал байдаг одоо компаниудын дунд проблем. Тэгэхээр энийг одоо энэ тогтвор суурьшил нь жилд сард гарч байгаа орж байгаа ажилчдын эргэлтийн хурдыг багасгах талаар ер нь ямар арга барил байдаг юм бэ? Менежментийн онолын зүгээс, туршлагын зүгээс энэ талаар ер нь та яг юу гэж боддог вэ? За яг ер нь бол ажлагчдын ажлаас гарах шалтгаануудыг олон талаас олон эрдэмтэд бол тооцоо судалгаж гаргасан байдаг. Дээрээс нь эзэд маань өөрсдөө ажилчдыгаа голох маш олон шалтгаануудыг индикаторуудад тодорхойлсон байдаг. Зүгээр өнөөдрийн хувьд бол яг манай Монгол улсад байгаа компаниудын дотор яг одоо практик дээр үүсээд байгаа талаас нь нэлээд ярил зүгээр юм болов уу гэж бодож байна л та. Тэгээ үүнд бол яг мэдээж хэрэг эзэд болон ажилтны хооронд хүл ойлголцол. За тэгээ тухайн компани бүт зохион байгуулалтын нөлөө. За тэгээ тухайн компани ирээдүйн одоо зорилтууд тодорхой бус эсвэл тодорхой хэсгээс хамаарч бас тогтвор суурьшилт нөлөөлдөг. За нөгөө талаас ажилчдны хувь хүний хувьд бол цалин хангамж, тав тухтай орчин. За тэгээ хамт олон ялангуяа одоо хамт ажиллаж байгаа нөхдийн хүрээлэл бол бас нэлээд нөлөөлдөг. За тэгээ үүний жишээ нь ажил олгогч бол ажилтны хооронд үл ойлголцол төр юу вэ гэхээр одоо энэ тал дээр бол тухайн хоёр субъектийн хоорондын харилцааны асуудал бол нэг яриад ах шаардлагагүй. Зүгээр ерөнхийдөө яадаг вэ гэхээр ажил олгогчд маань өөрсдөө одоо тухайн ажилтнаас эхлээд тодорхой хугацаанд үр дүнгийн хүлээдэг, тодорхой хугацаанд одоо харддаг тийм. Гэхдээ чадварлаг ажилтнууд маань нөгөө талдаа яадаг вэ гэхээр эхлээд одоо тогтвор суурьшлыг маань хангаж өгөөч ээ. Ажлын нөхцөлөөр хангах. Тий. Баталгаа гаргаж өгөөч ээ. Гэх мэт зүйлийг төрүүлээд хүсээд байдаг. Ингээд хоёр талаас нэг харцсан байдлаас болоод нэг нь чадварлаг ажилтнаа алдах, нөгөөх нь тухайн компани алдах ийм нөхцөл байдлууд үүсдэг тийм. Тий, яг уу. За ингээд тийм учраас манай одоо яг дотоодын үндэсний групп корпорац холдингууд яавал дээр вэ гэхээр ялангуяа матрис бүцтэй компаниуд бол энэ ажилтгчдийнхаа одоо тэр зэрэг дээвээс хамааруулаад одоо ач холбогдлоос нь хамааруулан бас тодорхой хэмжээнд одоо фокус хийх нь бол шаардлагатай байгаа юм л да. Үнэхээр одоо гадны компаниуд чи гадны улс орнууд чи зарим шаардлагатай гэсэн топ менежерүүдтэй болохоор төрүүлээд одоо тэр цалин хангамж бүх юмнуудыг нь бол одоо эрсдэл гаргаад өгөх нь бол зүйтэй юм байна. Ингэсэн тохиолдолд нөгөө хүмүүс маань эргүүлээд өөр ажил хайхгүй, өөр ажил бодохгүй, эргэлзэхгүйгээр тэр компанида тууштай бүх яг 100% биеэд ажиллан бүтээмжээ болоод өндөрсгөөд ажиллах ийм боломжуудыг гадны улсуудаас бол бид нар суралцж болох юм байна л да. Зөв. За мэдээж гадны улсууд гэснээс ер нь бол манай компаниудын асуудал бол орж ирсэн хойно тэр хүнийг мэдээж одоо босс эзэн бол тэр болгон ингээл халамжлал хажууд нь яваад байхгүй нь ойлгомжтой тийм. За орж ирсэн чадварлаг хүмүүс бол бас нэг халамжлуулах гад байдаг. Тэрнээс болоод энийг харддаг гэж шүү дээ. Ер нь энэ хоёрын дунд ер нь ямар асуудал зохицуулт байвал энэ проблем арилгах юм бэ? Ер нь бол зарим газрууд зөөлөн дид муутагаас болоод энэ асуудал хүүсээд ах шиг байгаа юм л да. Гадаадын оронд бол компаниуд анханасаа ороод ирэхэд нь бүх асуудлууд нь шийдэгдсэн байхаар зохион байгуулалттай байдаг тийм ээ. Тэгэхээр энэ дээр та Монголын компаниудыг тэр дүгнэж байна. Яг наад захын одоо менежментийн гэрээ, үр дүнгийн гэрээ гэдэг юм уу, тогтвор суурьшлийн гэрээгээ яриа тохироод ажилтнаа авсан бол наад захын тэрэндээ одоо хүрхэл хэрэгтэй. Тэгэхгүйгээр аргацаагаал хойшлуулдаг. За одоохондоо мөнгө төгрөг болоогүй байна, бүтээгүй байна гэж яриад ингээд чадварлаг ажилтнууд алдаад байдаг л та. Яг нь түрүү чи ярьснараа одоо бусад бас индикаторуудыг хүчин зүйлсийг ярих нь бол зүйл баг л та.
Хоёрдугаарт одоо бүтэц зохион байгуулалтын нөлөө гэдэг маань ажилтны доктор суурьшилд яаж нөлөөлж ийн вэ гэхээр одоо өнөөдрийн хүртэл бол манай Монголын компаниуд ерөнхийдөө хуучны уламжлалт аргаараа функционал болон матрис гэсэн хоёр бүтэцтэй л явдаг. Тэгээ компаниуд маань одоо функционал бүтэцтэй гэхээр ингээд дээрээс нь доошоо ингээд учиргүй ингээд зураал хайрцаглал схемээ гаргаад ирэхээр функционал гэж ойлгол. Магадгүй зарим нь одоо хоёр тишээгээ салбарлуулаад салаалал схемээ зураад ирэхээр матрис гэж ойлгоод байдаг. Тэгэхээр яг бодит байдал дээр бол ийм биш. Маш энгийнээр тайлбарлахад бол функционал бүтэц гэдэг бол ерөөсөө нэг удирдлагатай байхыг л функционал бүтэц гэж байгаа. Матрис бүтэц гэдэг маань нэгээс дээш удирдлагатай байхыг. За энийг бол жишээн дээр яаж тайлбарлаж болох вэ гэхээр би нэг компани эдийн засагч байлаа. Тухайн санхүү эдийн засгийн албандаа л харьяалагдана. Энэ бол одоо үндсэндээ функционал бүтэц болов шүү. За та жишээ нь нэг одоо компани үйлдвэрийн инженер байлаа. Давхар тухайн компанийнхаа одоо судалгаа хөгжлийн газарт бас харьяалагддаг. Ингэх юм бол та хоёр удирдлагатай болоо явчих чанаад. Энэ бол ерөөсөө матрис бүтэц л гэсэн. За энэ маань ажиллагчдын доктор суурьшилд яаж нөлөөлөд байна вэ гэхээр ялангуяа матрис бүтэц дээр гээд өргөжөөд компани манд хилээд ирэхээр хоёроос дээш удирдлагатай болоод ирэхээр ажил хийдүүлэлт нөө гэп үүснэ гэж ярьдэн шүү дээ. Эсвэл ажил үүргийн давхардлууд бий болдог. Тэгэхээр матрис бүтэцийг их болгоомжтойгоор шийдлээ гаргаж авч явахгүй бол одоо их тийм одоо стресстэй тэгээ confusing байдал үүсч эхэлдэг. Эргэлзээтэй. Тий нөгөө хүний ажилтны маань сэтгэл зүрхийг нь мохох ч юм уу эсвэл үйл ойлголцол бий болгох эсвэл нөгөө би ийм ажил хийх ёстой юу үгүй юу гэсэн ийм асуудлууд тулгарч гарч ирдэг. Матрицын бүтэц. Тий. Матрицны өөрөөр хэлбэл илүү төвөгтэй л гэсэн үг. Инээсээ болоод бас хэдий ажиллаа хийгээд явж чадж байгаа ажил олгогчтойгоо ойлголцоод явж байгаа боловч матрис бүтцээс 2-3 удирдлагатаагаасаа болоод үл шантрах тэгээд бодлох ийм байдлаас доктор суурьшилт бол бас асуудлууд үүсдэг. За дараагийн нэг хүчин зүйл бол мэдээж хэрэг тухайн компани алсын хараа эрхэм зорилго тий стратеги энэ бүх зүйл нь яг тодорхой гараагүйгээс болоод ер нь аливаа хүн чинь ар гэрийнхэн төлөө ажил хийж байгаа боловч өдрийнхөө ихэнх цагийг ажил дээр л өнгөрөөд нь шүү дээ. Амьдралынхаа ихэнх хугацааг өглөө 7 цагаас босвол орой харих гэсээр ихэл 7-8 болвол тэгээ энэ бүх хугацаанд яадаг вэ гэхээр тухайн компани ирээдүйн бүрхэг тодорхойгүй байх юм бол чи бас л шалтгаан болж болол нөлөөлөл явчихна гэсэн үг. Сүүлийн үед ч одоо гэртээ амьдарч байна. Дээрээс нь төвчрээтэй болохоор машиндаа нэг амьдарч байна. Тэр нь бол хинг цагаа компанид өнгөрөж шүү дээ. Яг чадварлаг ажилчид бол сүүлийн үед танай компани удирдлага ямар юм бэ? Ер нь ямар зорилготой яваа юм бэ? Юунд хүрэх гэж байгаа юм бэ? Гэдэг зүйлүүдийг асууж ордог болсон байна. За энэ барууны соёл орж ирж байгаа холбоотой байх. Танаа байгууллага одоо рекрут буюу энэ хүний нөөц рекрут юм биш үү? Энэ дээр ажиллаж штэ. Саяны бүтцийн талаар бас их зөвлөлтөө бүтцээсээ болоод компаниудын бас нэг санхүүгийн халалт, үйл ажиллагааны халалт хөрөлт болдог тийм ээ. Монголд ер нь аль бүтц нь давмгаалаад байна. Ямар бүтцэн зохимжтой юм бэ? Яг нь бүтц гарах нэг чухал тийм ээ. Ерөөсөө дэлхийн хэмжээнд ялгаагүй л дээ. Цөөхөн хүнтэй шинэ компанид эхэлж байхдаа функционал бүтц зэрэг явна. Тэгэл задраал одоо жишээ нь томоохон групп холдингууд дээр нөгөө маркетингийн хороо, санхүүгийн хорооч гэдэг юм уу. Эсвэл бас бус толгой компани одоо headquarter дээр янз янзын газрууд бий болоод өөрөөр хэлбэл support unit-үүд шүү дээ. Дэмжлэг үзүүлэх нэгжүүд. Бизнесийн нэгжүүдээ охин компаниуд нь салаа явуулчихаарай. Охин компани дээр давхар unit дээр харьяалагдсан тохиолдолд энэ чинь матрицтай өсс үсээгөө болоод явна гэсэн. Тэгэхээр энэ хоёроос дээш удирдлагатай болоод ирэхээр тухайн удирдлагуудыг тухайн ажилтнанд өгөх ачааллыг л одоо тохируул балансыг барих хэрэгтэй л гэсэн үг л дээ. За томроод ирэхлээр өссөн үсээгөө матрис компани хүний нөөц бол групп толгой компани хүний нөөцийн газрын захиралдныг харьяалагдана. Охин компанийнхаа захиралдныг харьяалагдаж орж ирдэг тийм. Тийм яг зөвхөн бас тийм биш. Хоёр өөр охин компанид ч харьяалагдаж болно тийм үү? Тийм. За мөн дараагийн доктор суурьшилд нөлөөлж байгаа хүчин зүйл яг одоо манай Монголд тулгараад байгаа зүйл мөн ялгаа байхгүй цалин хангамжийн асуудал байгаа тийм. Одоо 2-3 ихтэй сургууль төгсөөд гадаад дотоодод төгсөөд
ирээд тэгээд энэ нэлээд өндөр боловсрол эзэмшсэн байгаа ажиллагчид маань одоо ингээд зах дээр лангууд хүрээсэлж байгаа хүмүүстэй ч юм уу те тэднээс бол хамаагүй бага цалинтай л байгаа шүү. А гэвтэл тухайн ажиллагчид маань менежерүүд маань бол өөрсдөө одоо юу гэдэг чинь наазахын 8 хөөцөлтөд явхад сарын 5-10 сая төгрөг олчиж байгаа шүү дээ. Олох хэмжээний залуучууд байна. Тийм учраас энэ цалин хангамжийг бол мэдээж хэрэг барууны стандартад аваачих нь бол зөв. Өссөн үсээгөө зах зээлийн жамаар гэдэг шиг очиж л байгаа л та. Is the home of the Mont Blanc manufacturer. Багаар хөгжөөд очиж байна. Гэтэ манай компаниуд одоо л томорч шүү дээ. Ер нь одоо л дэлхийн зах зээл рүү гарч байна. Одоо яг өндөр цалин өгөх боломжгүй компаниуд их байдаг л та. Гэтэ одоо чадварлаг хүн авч хөгжид дэвчий гэж бодож байгаа хүмүүс бол тэр хүмүүсийг авахаас өөр аргагүй. Танай компани судалгаа байсан. Англид гадаадын оюутнууд, Монгол оюутнууд байдаг. Монголдо ирж ажиллахад бэлэн гэвчиг бас хүлээгээд авчих компаниуд цөөхөн байна уу? Тий яг мэдээлэл тухайн хүмүүст маань байхгүй л байна гэсэн үг л дээ. За одоо манай AG International компани Citrix системд бол 100 гаруй одоо Англид байгаа монголчууд болон зарим гадаадын хүмүүс ингээд CV-нүүд өгчихсөн. Монголд тийм тодорхой компаниуд гараад ирэх юм бол бид нар очиж ажиллахад бэлэн байна, нутаг уцахад бэлэн байна гэсэн ийм хүсэлтүүдэд тавьчихсан байна. За яг ямар чиглэлээр илүү вэ? За манай AG International компани бол өөрөө яг гол хөрөнгө оруулагч маань санхүүгийн салбарт рекрутинг 10 гаруй жил хийсэн юм англи залуу байгаа. Монголын санхүүгийн рекрутинг. Тий. Бид нар бол энэ Монгол салбартаа бол мэдээж хэрэг хүний нөөц бусад инженерүүд бай, тэ нарийн мэргэжлийн хүмүүс ингээд рекрутингийг бол чиглэлээр нь хийгээл явж байгаа. За тийм боломж байгаа. Манай компаниуд та дөрөв одоо нэг хамгийн чухал юм байгаа. Ороод ирэхлээр нь ер нь бол тухайн групп корпорациуд бол ихэнхдээ тухайн тэр албаны дарга ч юм уу ер нь местүүд бол өөрийн гэсэн үн цэнтэй байдаг тийм ээ. Журамтай байдаг. Одоо тэдэн төгрөгийн машин, тэдэн төгрөгийн байр ч гэдэг юм уу тийм цалин ч гэдэг юм хангамжууд нь тодорхой байдаг. Тэр нь ойлгомжгүй бас газрууд байна л да. Тэрнээсээ болоод иж магадгүй. Ер нь яад юм бэ? Хүн ороод ирэхлээр төрүүлээд ингээд хангамжуудыг өгчлөөр байгууллагууд тийм хохирлтой байдаг юм. Ер нь хохирлгүй юм шиг харагдаад байдаг шүү дээ. Яг тэр өөрийнх нь нэр дээр өгөө явуулчихж байгаа шүү тийм ээ. Ийм эрсдэл яга гаргаж чадахгүй юм хүмүүс. Тий. Тэг сая зөв хэлж байна л да. Одоо манай групп корпорациуд бол бүгдээрээ тодорхой хэмжээний пакэжтай болох хэрэгтэй. Бүр зэрэг дэвээр нь тий шатлалаар нь. Тэр пакэжийн дагуу тэнд нь цалин хөлс, утас унаа, одоо юу гэдэг юм бас бус хэрэглээнүүд нь бүгд орчихсон. Ингээ явж байгаа шүү дээ. За манай компаниуд дээр яагаад бүгдэнд нь тэгж тархаж чадахгүй байна вэ гэхээр нэг талаасаа эзэдтэйгээ холбоотой. Эзэд маань өөрсдөө яг тэр чиглэлийн шинжилт ухаанаар нь явж ирээгүй тий. Одоо тухайн зах зээлийн нийгмээс ахуулаад хөлжөөд босоод ирсэн учраас тэр гаргалгаануудыг нь бас хүлээж авах ч юм уу эсвэл мэдрэхгүй байна л да. Тийм ч учраас энэ консалтинг бол сүүлийн үед илэрээд байгаа шүү дээ. Яг компани томроод ирэхлээр бас яг нөгөө эсрэг талаасаа манай бизнесмэнүүд чинь нэг тийм туршлага баг цуглуулахаар хугацаа өнгөрлөө шүү дээ 20 хэдэн жил. За ер нь бол 10 хэдэн жил. Тэгээ нэг барууны стандарт одоо энэ рекрутинг гэдэг үг чинь баг саяхнаас орж ирлээ шүү дээ. Ер нь бол урд нь хүний нөөц л гэж ярьдаг байсан болохоос биш яг бүрдүүлэлтийн талаар ярьдаг байж байгаа. Энэ компани томроод ирэхлээр аутсорсингийн салбар илүү хөгжиж байна. Хөгжөөд ирэхлээр энэ дотор рекрутинг гадаад ер нь бол уулуурхын компаниуд гадны компаниуд орж ирсэнтэй холбоотойгоор хөгжиж байна гэж би одоо хараад байгаа. Тэгээ энэ уул нэг зүгээр юм. Уул нь чаддаг хүмүүсээр нь чаддаг нь хийлгээд. Яг тэр манай захирлууд чинь өөрсдөө ингээд хүнийг таниад, сонгоод, шалгаад авах. Нэгдүгээр заван шаардлага, хоёрдугаар заримдаа боловсролч хүрэхгүй юм. Дээрээс нь эдгээр чинь дээр сургууль соёл курс дамжаа хүний хөгж сонсохгүй юм шүү дээ зарим хүмүүс. Тэгэхээр таны хэлдэг проблем эзэдүүдийн проблем бас байна л та тийм ээ.
Уул нь бол нөгөө талаасаа чадварлаг хүмүүсээ авч байгаа тохиолдолд таны хэлдгээр ингээд сар харъя 2 сар харъя гэж байлгаад байдаг. Нөгөө хүмүүсийнх нь ихтгэл үнэмшил нь унаад ирдэг. Тэрний оронд нэг 2 3 өрөө байрын төрүүлээд өгчихлөөр одоо ер нь байр чинь тэгж ханшаа алдахгүй үсттэй. Бол явах тусмал ханшин нэмэгдээд байна шүү дээ. Гэхдээ яг сүүлийн үед бол компаниудын менежментийн гэрээ яаж явж ийм вэхээр үндсэндээ бонус дээр явж байна. Одоо тогтцсон хэдэн жилийн дараа байр маяг өгье гэдэг үндсэндээ хоцрогдчихж байгаа. Уул хоцрогдчих. Тий. За нөгөө талаас ажил олгогчид маань бас аргагүй хаширлахын зөв л дөө. Бас тэр чин худлаа ирсэн ажил хайсан хүмүүс байж болно тий. Сайхан яриад орж ирэл юу ч хийхгүй ингээл хамаагүй юм авчаал гараа явчих бас магадaltaй. Тэгэхээр яг аль аль талаас нь л бодолцож үзэх хэрэгтэй. Embassy ресторан танилцуулж байна. Европын сонгодог уран барилгын дүр төрхийг шингээсэн Liberty танхим. Францын сонгодог уран барилгаас сэдвэлэн чулуу мозаик, сонгодог хэлбэрийн арк багнуудыг хослуулан уралсан Celebrity танхим. Үйлчлүүлэгчид хосоорон ирж цэлгэр уудам цонхны дэргэд тухлан сууж үйлчлүүлэх боломжтой Noble танхим. Английн эртний сонгодог хэмжээнжийг хадгалсан VIP хэлбэрийн үйлчлэгийг санал болгож байгаа Royal Lounge Embassy ресторан таныг үрж байна. Ер нь бол таныхаар ямар туршлага байна? Одоо Монголын компаниуд эзэдүүд ер нь тэр тал дээр одоо модноос гарчлаа гэж байна шүү дээ. Одоо ер нь гайгүй болж байгаа юм тийм үү? Тий, сүүлийн үед ингээд компаниуд дээр консалтинг хийгээд явж байхад нөхцөл байдлыг хараад байхад бол одоо нөгөө зөвхөн өнөө өдрөө ер нь хараад ах нь бол эзэд бол харьцангуй багасж байна. Бас урт хугацаанд стратегиудаа нэлээд сайн харж эхэлж байна л да. Одоо даацтай хөдөлж байгаа юм. Эрсдлэж хүлээж байна. Хөгжиж байгаа шинж байна. За одоо хоёул ерөнхийдөө нэг топ төвшний дундаас дээш төвшний ажилчдын талаар ярьж байна. Ер нь манай нийгмийн амьдрал ядуу байгаа. Ажилчид маань за нарийн мэргэжлийн ажилчид маань ер нь цалин гэхээс илүү тав тухтай орчин илүү үзээд байна гэж судалгаа гарч байна. Энэ үнэн үү? Яг хуу манай дотоодын үндэсний компаниудад яг тодорхой нэг газраас очиод бүх компаниуд дээр хийсэн судалгаа байхгүй л байхгүй. Тэгэхээр одоо тэр нь илүү энэ хэдэн хувьтай гэдэг бол ерөнхийдөө агаарын л тоо гэсэн. Зүгээр нөлөөж байгаа гол хүчин зүйлсийн нэг бол тав тухтай орчин бол яхаарахгүй мөн. Ялангуяа манай эмэгтэй ажиллагчдад бол илүү их нөлөөлдөг. Тэ? Одоо нойлоос нь хавлаа ширээ саналагаар одоо тэгээд юу гэдэг юм те. Офисын тогтчлолтоос ахвала бүх зүйл илүү нөлөөлнө л та. Тэрнэр бас анхааруул их зүгээр байгаад тах шиг. Тийм. Цалин бол тэртээ тэргүй одоо өстөнө эдийн засгийн хөгжлөө дагаж л өсөхгүй болвол Америкийн жишгт ч юм уу хүрэхэд хэцүү шүү дээ тийм. Тэгэхээр одоо нэгэнт нийгмийнх нь одоо мах 9,000 байхад сарын цалин 500,000 байгаа шүү дээ. Ер нь бол тэгэхээр тэний ядуу хүмүүс чинь ихэнх цалин орлогынхаа 90% хоол хүнсэндээ зарцуулдаг гэдэг байна. Тэгэхээр тэр хүмүүстэй бүтээмж ярихаар жоо утгагүй ч юм шиг. Яг манай улсын хувьд бол энэ галланд өвчний шинж тэмдэг хүчтэй мэдрэгдэж байгаа энэ үед бол өссөн үсээгүй цалин бол дагаад нэмэгдэж байгаа. Аажмаар нэмэгдээл явж байгаа л та. Зүгээр энийг л тэр бусад улсуудын туршлага дээр үндэслээд бид нар өөрсдөө зүү зүйтэй маневр хийхгүй бол тэгэл дагаал тэдний алдааг давтаал нэг хэсэг хідэн сайхан өнгөтэй нөхдүүд гарч ирэл эсвэл нэг хэсэг баяа явж байгаа буцаал дэд бүтцэн сулраад ирэхийг үүсэхгүй л байхгүй. За та түрүү хэллээ тэр тав тухтай орчноос гадна бас хамт олонны хүрээлэл ажилтгчдын доктор суурьшилт их нөлөөлдөг. Сонирхолтой юмнууд байдаг л да. Тэгээ жишээ нь ажил олгогч маань тухайн чадварлаг ажилтны өөр одоо ингээд дэмжээд ингээ байгаад байдаг. Гэтэл одоо тэр чадварлаг ажилтны хамгийн сайн одоо хоёр хамтрагч нь тухайн компанид ажиллаж байлаа шүү дээ. Гэтэл тэр хоёр нь одоо ажиллаа сайн хийхгүй байх тохиолдолд одоо халлаа гэж бодъё л доо. Гэтэл тэр найзыг нь халахдаа нөгөө чадварлаг ажилтныгаа ажил олгож юус бодохгүй байхгүй, анзаарахгүй тийм. Гэтэл тэр ажил дээрээ байдаг тэр өнгөрүүлдэг ихэнх хугацааг нөгөө тэр хамтрагчтайгаа ингээд сайхан тийм кайфтай одоо ингээ байдаг байтал тэр нь ингээ байхгүй тэр хүн ингээ ажлаас халагчингууд энэ хүн маань ажлынхын нэр чинь сулраа бүтээмж нунаад эхэлдэг. Тэгэхээр энэ хамт олон бол бас ялангуяа тэр ойр дотных нь тэр багийнх нь хүмүүсийг оролдохдоо ч гэдэг юм уу халахдаа ч гэдэг юм уу шилжүүлэхдээ ч гэдэг юм уу анхаарч ах хэрэгтэй. Энэ бас ажиллагчдын доктор суурьшилт бол бас их нөлөөлдөг.
За нэр томьёонууд их орж ирж байгаа. Head hunting, recruiting, HR гэдэг. Энэ head hunting, recruiting хоёр юугаар ялгаатай юм бэ? За гадуур бол манайхан яаж ийм вэ гэхээр head hunting гэхээр өөр нэг байгууллагад ажиллаж байгаа ажилтныг одоо мөнгөөр зохиж аваад ажиллаж байгаа компанийг нь гомдоохгүй тулд бас тодорхой хэмжээний фигийн төлбөрийг нь төлөөд өөр компани руу хулгайлж авахыг л head hunting гэж ойлгоод байгаа. Recruiting гэхээр одоо юу гэдгийг гадаа сул явж байгаа хүнийг одоо хүний нөөц бүрдүүлэлтийг хийгээд зуучлахыг recruiting гэж ерөөхдөө ойлгоод байгаа юм л та. Энэ бол бас өрөөсгөл ойлголт. Яг мэргэжлийн хэллэгээрээ бол head hunting, recruiting хоёрын ялгаа нь юундаа байна вэ гэхээр head hunting бол ерөөсөө 100% contingency based байдаг. Contingency based байдаг гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр одоо contingency гэдэг өөрийнх нь утга нь бол санамсаргүй тохиолдлын урьдчилан тооцоолоогүй гэсэн иймэрхүү утгатай үг. Амьдрал дээр яаж хэрэгжиж ийн вэ гэхээр нэг head hunter одоо танай компани дээр нөгөө компаниас хүн олж өглөө. 3 төрлийн жишээ нь CV-г нь олж өгөхт нь төлбөрийг авах нөхцөл байдаг. Ярилцлаганд оруулах дахиад нэг хэмжээний төлбөр авах нөхцөл байдаг. За гэрээ контракт хийсний дараа үлдсэн төлбөр авах нөхцөлч гэдэг юм. Head hunting дээр яадаг вэ гэхээр тухайн хүнийг тухайн ажилд оруулаад хөдөлмөрийн гэрээ хийж дуусныхаа дараа бүх төлбөрийг нь авдаг. Contingency based гэдэг нь ерөөсөө энэ. Өөрөөр хэлбэл CV-г нь танилцуулаад shortlist-д орсныхаа дараа тэр хүн өөр компанид орох боломжтой. 10 компанид зэрэгс тэр хүний CV-г өгч болно. Тухайн head hunter маань. Тэгээ хин дуртай сонгоод ав. Тийм учраас нэг contingency гэдэг утгаараа санамсаргүй тохиолдол гэсэн юм урчиж байгаа. Recruiting болохоор contingency болон retained based хоёулаа байж байгаа. Retained гэдэг нь яадаг вэ гэхээр альва энэ recruiting-ийн head hunting-ийн үйл ажиллагаа чинь тухайн зуучилсан ажилтныхаа жилийн орлогын тодорхой хувийг л авдаг л ингэж ашиг хийдэг ийм л байгууллага байдаг л да. Тэгээд CV-гийн танилцуулсан тохиолдолд тодорхой төлбөр, shortlist орохоор нь тодорхой төлбөр, гэрээ контракт тухайн байгууллагатай хийснийхэн дараа тодорхой төлбөрийг авдаг. Тэгээд retain-ийн ялгаа нь болохоор shortlist-ээс тухайн ажил гориглогч маань унлаа, эхний 2 төлбөрөө буцааж өгдөггүй. Contingency нь болохоор бүх юм дуусны дараа л нэг мөсөн төлбөр авдаг. Зарчмын ялгаа нь юундаа вэ гэхээр түрүү хэлсэн contingency base дээр явж байгаа тохиолдолд тухайн ажил гориглогчийг өөр компаниудад head hunter маань санал болгож болно. Retained base дээр явж байгаа бол үгүй. Энэ бол илүү нарийн одоо тун цөөхөн байдаг мэрэгжлийн эсвэл үнэхээр одоо олон танигдсан маш ховор хүнийг авч байгаа тохиолдолд та хөрөнгөний компани эзэн байлаа гэхэд шууд анханаас нь энийг retained дээр авнаа. Өөр хүнийг, өөр газар энэ хүнийг санал болгох эрх одоо биднэрт байхгүй гэсэн. Зөвхөн танахаар дамжина. Эрсдлээ мөнгөний чинь олгоно. Ийм ялгаатай. Тэгэхээр нэг нь гаднаас нөгөөх нь дотроос сулгаалах интертэй бол нэг биш. За та юу гэж бодож байна? Гаднаас олон гадны компанид орж ирсэн. За сүүлийн үед head hunting компаниуд дэлгэрсэн. Гадаа дотоодын Монголын чадварлаг залуучууд цалинд нь болохоос илүү компани менежментэнд нь болоод гадны компанид руу орж байна. Энэ бас мэдээ цалин өндөр байна. За юу топ түвшний менежерүүд гадны компанид бол жилийн 100-200 мянган доллар 300 мянган доллар бонустай гэж зар тавиад авч ийн л да хэл устай залуучуудыг бол. За энэ эсрэгээр нөгөө тэр компаниуд бол дэлхийн хэмжээний бизнес хийж байгаа учраас цалин бол тийм байх нь аргагүй юм. Монголын компаниуд дэлхий рүү гарч амжаагүй байна. Тэгээ чадварлаг хүмүүс нь тэгээд яваад өгөхлөөр энэ хэр нийгэм компаниуд нөлөө үзүүлэх. Одоо Монголын компаниуд ханшаа өсгөн шүү дээ. Одоо танд 3, 4, 5, 6 сая төгрөг сарын хэрэг гарч шүү дээ. Компани менежмент үйл ажиллагаанд нөлөөлөх үү? Энэ хэрэг хор нөлөөтэй вэ? Энэ үзэгдэл хэр удаа үргэлжлэх вэ? Ирээдүйн чиг хандлагын та юу гэж бодож байна вэ? За алсын ирээдүйн тухай ярих юм бол дэрцээ дөрвөө одоо энэ байгаль дэлхий хүн амаад даахаа болж байгаа. Тэгэхээр одоо энэ явандаа ингээд хүн амын өсөлт маань тогтворчод сүүлдээ буурч эхэлнэ. 9 шидийн байгаль үйлдвэрлэлүүд үүсээд. За энэ маань нэг талаасаа цаашдаа нөгөө робот ажиллагаатай бас л робот ажиллагаанд ихсээд ирэхээр
компаниуд маань бизнес эрхлэгчид маань ажилчдад өссөн үсэйг цөглүүлэх эхэлнэ. Одоо өндөр хөгжилтэй орнод цөөлж байгаа шиг манайх бол нэлийн хожуу цөглөн л дээ. Тэгээ ингээд робот ажиллагаанд ороод хүнээ цөөлөд ирэхээр нөгөө ажилгүй хүмүүс маань яах вэ гэдэг асуудал бол гараал ирнэ шүү дээ. Эргүүлээд энийг чинь цаанаасаа баг зохицуулаад шийдээд өгч байна. За тэр менежментийн хувьд ямар гаргалгаа хийх хэрэгтэй вэ гэхээр одоо бас түрүүн тогтвол суурьшлын ярьж хахад бас нэг хүчин зүйл байгаа юм л да. Одоо энэ бизнесийн ёс зүйн талаар. Тэгээд тухайн компанид ажил одоо горилогч маань ороод ажилтнаар орсны дараа тухайн компани жишээ нь одоо архит арсны бизнес хийдэг ч юм уу, мөрөөдтэй тоглоомын бизнес хийдэг ч юм уу, эсвэл хууль бус бизнес хийдэг ч юм уу, эсвэл тухайн ажилтнаар одоо ямар нэгэн байдлаар албан тушаалаа ашиглаж дарамтлал шахаж одоо зөв бус зүйлүүдийг хийлгэх тий хээл ахуулд оролцуулах ч гэдэг юм. Иймэрхүү юмнууд бол мэдээж тогтвол суурьшилт бас нөлөөлнө. Энэ эргүүлэл нөгөө менежменттэй ёс зүйтэй удирд хөдөлгөх ёстой холбоотой болол ирчихэж байгаа. Энэ үзэгдэл бол их дэлгэрэнгүй шүү дээ. Ягаад тэгэхээр Монголд та статистикээр 60 гаруй мянган компани байна гэсэн. Тэрнийх нь бараг 2-3% нөгөө томорсон компаниуд байгаа. За нэг бас нэг хэдэн хэсэг компаниуд бол тендерээр бий болсон компаниуд шүү дээ. Одоо нөгөө л ахуулын нөгжиж бизнес хийхгүй болдгоо. Ер нь бол ихэнх бизнес тэгж явж байгаа. Тэгээ эзэн өөрөө анханасаа тэгээд эхэлчихсэн бизнестэй компани зөндөө байгаа учраас орж ирсэн хүмүүсийг тэгж шахна л та. Өөр арга барил. Тэгээ яг та түрүү асуусан менежмент гэдэг өргөжлүүлээд хэлчихэхэд ерөөхдөө X, Y, Z гэсэн 3 менежмент л байдаг шүү дээ. Менежментийн хувьд бол өөрөөр хэлбэл X менежмент нь болохоор одоо барууны менежмент. Өөрөөр хин чадалтайг нь албан тушаал дэвшүүлж болно. Тухайн албан тушаал дэвшсэн хүн алдаа гаргах юм бол дор нь унгаж болно. Одоо Японы сумо маяг шиг. Ч гэдэг юм уу те. Y менежмент нь ерөөхдөө бас л Азийн Японых л гэж хэлж болно л да. Энэ маань яадаг вэ гэхээр одоо 10 хэдэн жилийн өмнө Япончуудад тэгдэг л байсан юм л да. 20 хүрэхээр $2,000 цалинтай. 30 хүрэхээр $3,000 цалинтай. 40 хүрэхээр $4,000 цалинтай. 50 хүрэхээр $50,000 цалинтай ч гэдэг юм. Эсвэл нэг зэрэг ахихын тулд дор ээж нэг 5 жил ажилдаг ч юм уу тий. Яаж эрчтэй хүчтэй сайн ажиллаж исэн гэсэн заавал хугацаанд хүлээж баригдчихэдэг. Тэгээ дараагийн шатанд гарчлаа. Энд бас тодорхой хэмжээний алдаа гаргаж ялаа. Унахгүй байгаалынх жишээтэй тий. Иймэрхүү өөр менежментүүд яваад байгаа. Тэгээ Z нь болохоор нэг холимгүй менежмент гэж яриад байдаг. Тэгээ манайхын ч холих их дуртай. Буруу зүрэ аваачаад холио хийчихдээ. Тэгэл тэр чинь бас таарч тохирохгүй юмуд байна шүү дээ. Тэгэхээр энэ менежмент дээр бол бас тодорхой онолуудыг нь бол давхар харгалзах хэрэгтэй. Танихаар аль нь зүгээр юм шиг. Гэхдээ тэгээд нөхцөл байдлаас хамаарал аль болох сайн талуудыг нь авах хэрэгтэй л дээ. Тэгэхээр одоо нэг чадвартай залуучуудыг авчирч тавьчаад заавал одоо 5 жил хүлээлгчиж ахлах менежер болно гэдэг нь бас төвөгтэй шүү дээ. Тэр юунасаа болж байгаа гэж бодож байна. Одоо Монгол хүн Аз хүн Европ хүний менталитет гэж нэг юм байдаг тийм. Тэрнээсээ болж байна уу? Эсвэл бол нийгмийнхаа хөгжлөөс болж байна. Энэ тал дээр бол бас их олон хүчин зүйлс байгаа л да. Жишээ нь сонирхолтой юм нь юу гэхээр манай чинь 1 квадрат километр нутагт 1.5 хүн ноогддог байсан шүү дээ. Өөрөөр хэлбэл Монгол хүн болгоо өөрсдөө хоолоо хийждэг, өөрсдөө захилгаанаа, өөрсдөө мужаанаа хийждэг, хувцас ойждаг. Ингээд нэг мэддэг юм байхгүй, мэддгүй юм байхгүй. Тэ? Барууныхан ч болохоор захилгаан ч юм уу зөвхөн захилгаан ч. Чаддаг юм байхгүй, чаддаг юм байхгүй. Ингээд нэг хоол хийчихэр хаах чи тоогооч юм уу гэж гайхаад байдаг ш. Манад болохоор яг дөрөс бол тийм. Энэ бас их нөлөөлдөг. Тэгэхээр бид нар X менежменттэй барих уу, Y менежменттэй барих уу гэхээсээ илүү тэгэл яг тухайн нөхцөл байдлаас хамааруулаад ер нь болж игэл зэйтээр нь л явах юм. За одоо нэгэнт энэ яриа өрнөсөн. Тэр танай компани талаар жоохон судлах асуух юм байна. Английн компани орж ирсэн байна, салбар нь орж ирсэн байна. Ер нь хаасаагүй олон компани салбарууд л орж ирж байна л да. За мэдээж яагаад тэгэхээр гадны компанид орж ирж байгаа учраас баг.
Танай компани зорилго багтаамж. Тэгээ энэ цаашдын хөгжил яаж харагдчих таныхаар тач одоо салбарын захирал юм байна шүү дээ. За яг хуу манай анхны салбар бол Лондонд 10 гаруй жилийн өмнө байгуулагдсан. Түрүү хэлсэн одоо нэг санхүүгийн менежерүүдийг, нэгтлэнгуудыг түлхүү анхаарч эдийн засагч нарыг бол одоо рекрутинг хийдэг байсан. За тэгээд Монгол дахь салбар бол одоо байгуулагдаад жил орчим болж байна. Тэгээд нэрийн дата бааз эдгээр бол нэлээд өргөн болсон. Түрүү хэлсэн зөвхөн англи дахь 100 гаруй одоо ажил гориглогч гээд ажлаа хүлээгээ байж байна. Чадaltaй чадварлаг. Дотоодын дата баазын хувьд ярихад сая Лондонд Монгол наадан боллоо шүү дээ. Гэтэл зөвхөн одоо нэг групп, манай дотоодын нэг групп хичээл 10 орчим CEO, executive, гүйцэтгэх захирал хэрэгтэй байна гэд одоо жишээ нь хүсэлтэд гаргаж авч байна. Монгол компани. Гэх мэтчлээ одоо энэ бол цаашаа бас бус компаниудын холбоосууд бүгдээр л ингэ байж байгаа. За цаашилбал одоо уул уурхай хөгжиж байгаатай холбогдуулаад одоо Австралиас бас нарийн мэргэжлүүдийг авах ийм сонирхолтой дотоодын компаниуд ч одоо хандсан байна. Бид нар энэ оны сүүлээр бол Австралид бас 2 хүнтэй салбараа нэх бодолтой байгаа. Лондонд бол одоогоор 6 ажилтнтай. Эндээ бол 4 лээ байна. Ингээ Австралид бол 2 ажилтан бий болно. Баг бүрэлдэхүүний хувьд бол ийм байдлаар ажиллаж байгаа. За Монгол захиалга ороод эхэлсэн юм. Тийм. 5 CEO аав гэсэн юм шиг. 10 CEO зөвхөн нэг групп хэвтэй. Нэг групп 10 CEO. Тэр Англид байгаа 100 хүний мэргэжлийн бүтцээр аваад үзвэл ямар мэргэжилт авамгаалсан байх юм бэ? Яг хоо менежмент тал руу галтай. Одоо менежерүүд гэсэн үг. Гэхдээ эрэлтүүд болохоор инженеринг, технологийн ийм чиглэлүүд бол илүү эрэлттэй байна. Тийм ч учраас бид нар ер нь Австралид бас нэг салбараа нэх зү. Австрал тэр талын мэргэжилтэн үү арай л. Тэгээ ер нь Аз талдаа бол Австралих бол уул уурхай дээр нэлээд туршлагатай. Тэгээ Монгол хүмүүс. Гадны хүмүүс бас байж болно л дээ. Ерөнхий төлөвлөлт дандаа менежментээр сурт юм шүү те. Нарийн мэргэжлэр нь хаврхан сурах. Арай цөөн. Эзлэх хувь. Тэр аль улсад нь илүү их нарийн мэргэжлэр сурт юм шиг. Одоо тэгээд яг тэрийг бол би тооч нийлж чадахгүй байна. Таны амжилтын хөдөж Монблан. За ингээд манай өнөөдрийн нэвтрүүлэг ерөнхийдөө өндөрлөж байна. Та бидэнтэй ярьж ер нь бол компаниудын нэг эмзэг сэдв. Гэтэ яг хаа газар байдаг л асуудал л да. Ажилчны доктор суршилгүй байх асуудал. Энэ тэгээд ирээдүйдээ хөгжөөд хүмүүс нь доктор суршилтай болоод болохын үндэс нь мэдээж цалин хангамж. Ялангуяа сүүлийн үед удирдлагуудын хөдлөг боловсрол хүмүүстэйгээ хандж байгаа хандлагаас тэр асуудал шийдэгдэх байхаа гэж би харж байгаа. Танд ингээд сүүлийн хором байгаа. Эцдүүдэд ажилтан ажиллагчдад хандаад зөвлөхөөр хэлэхээр зүйл юм байна. За ажил олгогч нартай хандаад хэлэхэд бол ерөнхийдөө ажил горилж байгаа хүмүүсийг маш сайн анхаарад тэгээд тэд нар дотроос яг чадварлаг гэсэн хүмүүс тэр бэкграундаар гараад ирнэ шүү дээ. Өмнө хийжсэн яг тэр гаргаж ирсэн бүтээгдэхүүнүүд нь үнэн худлаа юу гэдэг нь ялгараад. Тийм тохиолдолд бол тодорхой хэмжээний эрсдлийг бас хаяа өөрсдөө үүрж явах хэрэгтэй. Төрүүлээд одоо бусад компаниуд чигээ өгөх юм өгчөөд санаа амар ажиллуулах нь бол бас хэрэгтэй шүү л гэж хэлмээр. Ажил горилгогч нартай хандаж хэлэхэд бол тухайн компанид орохдоо тухайн компани соёл, философи, үнэт зүйлс, зөвхөн цалин хангамж, тав тухтай орчин, нэр хүнд биш те. Өөрт чинь яг нийцэх нь үгүй юу? Орчоо тухайн компанийгаа баллаж болохгүй, өөрийгөө баллаж болохгүй, өөрийн чинь зан характер бас бус зүйл нийлж байгаа эсхийг маш сайн анхаарч сонгох нь зүйтэй шүү гэж хэлмээр. За үүний дашрамд бол манай AG International компани Монгол дахь салбар бол Central Tower-ын 12 давхарт байрладаг. Утас маань 31 42 48 манай офис менежертэй холбогдож болно. Эсвэл 99 10 84 64 дугаараар надтай холбогдож ажил хайж байгаа болон ажилтан хайж байгаа ажил олгогч нар маань бол шууд харилцаад хандаж болно. Зөвлөгөө авч болно. Тий. Хамтарч ажиллаж болох юм байна тийм үү?
За эрхэм хүндэт үзэгчтэй манай өнөөдрийн нэвтрүүлэгт Английн AG International компани Монгол дахь салбарын захирал ноён Даран Дорж оролцлоо. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. AG International компанитай хамтарч ажиллаж болох юм байна. Зөвлөгөө авч болох юм байна. Ингээд дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай.